Сайн байцгаана уу? Одоо өнөөдөр Disney Treasure-ийн 4 хүний гэр бүлийн Pocahontas өрөөнд орсон байна. Ягаад тайлбарлая гэж харуулъя гэж бодлоо. За мэдээж өөрөө болгон өөр ингэсэн онцлогтой тийм фильм буюу ямар нэгэн хүүхдийн болон киноны баатрын төвхтэй headboard буюу орны арталын artwork тэ зургнууд нь өөр байдаг. Бид нар энэ удаад бол Pocahontas Disney Treasure-ийн Pocahontas гэдэг энэ өрөөнд орсон байна. Энэ artwork нь хөөрхөн зурагтай. Ер нь бол дандаа Mickey Mouse тэ. Энэ болохоор бас нэг ор болчихно. Энэ дээдлэлт нь бас нэг ор байна. Энэ дахиад нэг Pocahontas just around the riverbank гэдэг болдог шүү дээ. За энэ маршрут маань 7 хоногоор явдаг. Карибын арлуудаар явдаг юм, зарим орнуудаар явдаг юм маршруттай байгаа. Тэгээ энэ дээр ингээд эхний ноол нь энэ байна. Энд болохоор усанд ордог. Биеийн саван нүүрний бодгийн нүүрнийхээ бодгийг ялгдаг юм мейкап болчоор байна. Тэн усанд норгоо шууд нүүрнийхээ бодгийг ялгчих болдог. За юм жижигхэн тал байна те. Бүгд оруулахад ихтэй юм sea salt буюу далайн давстай тийм бүтээгдэхүүнүүдтэй Disney Resort, Disney Cruise тийм ийм Disney хотелүүдэд бас олгогддог ийм брендинг далайн давстай ийм бүтээгдэхүүнээр үйлчилдэг. За хоёр дахь нойл нь болохоор мэдээж жорлон. За хангалттай ийм тавцсан үлгүүрүүд бол байгаа. Disney Cruise-ийн логотой ийм алчуур байна. Бас гарын шингэн саван за адилхан брендийнх ноол байна. Тэгээд ер нь бол их цаг хэмндэг. Нэг нь ноол хэрглэж яхад нөгөөх нь усанд орж явах жишээ. За энд нэг тип хэлж өгье. Энэ үүдний кик хартаа хийдэг энд цахилгаана өрөөнийхөө цахилгааныг асуудаг тийм ээ. Тэгэхээр өрөөнд цаанаас өгсөн карт хийж яхаар ингээд өөрснийхөө gift картыг хийчихвэл айгүй амар доошоо дараад цахилгаан асчин тийм ээ. Гарахтаа шууд дээшээ өргөөд л гарчиж болно. За бид нарт 3 юм шүгэ байгаа өөрөө болгон Disney Treasure аврах хамтаад байна. За тэгээд хоосон тий гэрэлтэй онгойлгонгууд шууд гэрэл нь асчин. За энэ талд нь болохоор арай өөр тавцантай гэрэл асч байгаас нөгөө талд нь. За энд болохоор safe байгаа. Хэмжээний хувьд бол дундаж хэмжээний лаптоп багтчихдаг. Бичиг баримтуудаа хийчин laundry bag байна. Тэгээ laundry service хугацаа өгчөж болно. Эсвэл мөнгө хэмнэе гэвэл энэ Disney Treasure усан онгоц маань өөрөнгө гэсэн laundry өрөөтэй тэнд очиж хугацаа угаачиж болно. Маш хурдан угаад хурдан хатчихдаг. Энэ том өрөөтэй байгаа. Би бас нэг видео хийсэн байна. За энэ тэгээ бас нэг шүүгээ өрөөнд хоёр хүний ор дээрээс нь хоёр хүүхдийн ор байгаа. Дээдлэлт нь хүүхдэн доотлол нь бас хүүхд ондох юм. Ортой доотлын ор бол хангалттай том хүн унтаж бас болно. За энд манайх олон хоногоор явж исэн болохоор балконтой өрөө авсан. Олон хоногоор явхад үнэхээр тохиромжтой. Балкон дээр гараад цаа уух эсвэл нар жаргах нар мадхыг харахад бас тохирчээл харахад аюу гоё. Дээрээс нь сартай шин бол сар гэрэлтэй үнэхээр гоё байдаг. Ингээ хоёр сандалтай бас анзаарсан баг. Манайх 7 давхурт байрлсан. Яг ер нь бол яг голтой гэсэн үг. Ингээ харуулчих. За балконтой өөрөө хүүхдтэй үед энэ хүүхдэд зориулсан лок систем байгаа. Хүүхдтэй үед эднийгээ ингээд төвччих хэрэгтэй. Тэгэхээр хүүхэд онгойлгож чадахгүй. Бас хөшиг байгаа тийм ээ. Дундаа энэ хаалттай хөшиг яжгүй нар хаачдаг. За өмнө нь асуусан байсан. Тэгээд өсний сэнс байхгүй мó гэдээ асуусан байсан. За энд бол makeup mirror байна тийм. Нурамаяс хад зориулсан талтай ширээ байна.
За энд болохоор эхний шуугинд нь өсний хатаагч байна. Өөрөөхөө бас эндүг аваад ирчих гэсэн болохоор энд байгаа. За халуун өсний хаач эндүг бол тавьбал ийм мат дэвсгэр цаанаас нь хангаад өгчихсөн байгаа. Энийг хэрэглэх болно. За энэ хажуу талын доотлын том шууг нь болохоор хөргөгч. Энд уух юмаа өөрснөө ус ундаа авчраад эсвэл снак авчраад хадгалж болно. Хэрвээ консьерж өөрөө захиалсан бол консьерж өөрөө цаанаасаа бүх уух зүйлсүүдийг нь би хангаад өгчихсөн байдаг. За ингээд өглөө орой бол оройн хураагаа засаад өгч энэ орой ингэж харагдах нь харуулъя гэж бодлоо. Мэдээж орой болсон байгаа болохоор маш харанхуй. Сартай үед бол сарны дээдсад их гоё байдаг. За энд хүүхдийн орон дээдлэлт нь 2 хүүхдтэй бол дээдлийн оронд засаад өгч. За бас privacy хүүхдэд. Тэгэхээр орой болгон ямар орой гэдгээс шалтгаалаад ийм алчуураар хийсэн амьтад өөр байгаа. Энд 2 жишээ харуулъя. За шүүгэнд бол хангалттай. Баяртай.